За сайн бацхан уу. Австралид гурилын үн 400 гаруй төгрөг гэвэл итгэх үү? За хэдүүлээ яагаад гэдгийг одоо тооцож үзье. Маш хямдхан байна энэ улсад. Дээрээс хамаагүй чанартай гэсэн үг шүү дээ энэ бол. За одоо яагаад 400 төгрөгийн гурил байдаг вүлээ? Энийг харцгаая. Гурил бол маш олон төрлөөр нэр төрөл бол мэдээж маш ариун тий. За ийм гурилууд байна. Тэгээд одоо хэдүүлээ энэ гурилын үнийг харъя. $1 29 цент гэж байгаа. За ийм гурил байна. За тэгэхээр нөгөө гурил маань бол энэ байна. 1 кг гурил байж байна. Яагаад энэ гурил биднэрт одоо 400 төгрөг санагдаж байна. Яагаад 400 төгрөг вэ гэдгийг одоо хэдүүлээ тайлбарлая. За Монголд бол ерөнхийдөө дундад цалин бол ойролцоогоор нэг 2 сая орчим төгрөг байгаа юм билээ. За тэгвэл Австралийн дундад цалин ойролцоогоор нэг 10-аас 11 сая орчим төгрөг. Тэгэхээр манай дундад цалингаас ойролцоогоор бараг 6 дахин өндөр байгаа байхгүй юу? Тэгэхээр саяын гурилын үн чинь ойролцоогоор 2700 төгрөг болж байгаа Монгол мөнгөөр. За тэгвэл 2700 хэдүүлээ 6 тооцно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг 470 орчим төгрөг гарч байгаа. За энэ мөнгө бол австралчуудын хувьд гурил нь бол ийм л хямдхан дарамттай биш зүйл гэсэн үг байна шүү. Гэтэл одоо Монголд 6 дахин бага орлоготой ирнэ. За одоо юу хэмдэ? Ер нь бол 6 дахин бидний амьдрал бол одоо тэднийхээс муу байна л гэсэн үг шүү. Маш энгийнээр хэлэх юм бол. За тийм ирнэ. Австралийн одоо энэ гурилтай адилхан үнээр гурилаа аваад байгаа шүү. Ер нь монголчин сая үн харсан чинь гурилын үн чинь багцаа нэг 2-3 мянга 2-оос 3 мянган хооронд байлээ. Тэгэхээр бид нэр Австралиас 6 дахин бага орлоготой ирнэ. Австралчууд ч үнэтэй гурилыг хэрглэж гин гэсэн үг. Тэгэхээр хөөрхөн монголчууд маань одоо яаж хоол хүнсэн дээр ийм илбэг дэлбэг те дураараа ингэж хэрглэх юм бэ? Энд бол ингээл жимс сүүн бүтээгдэхүүн, гурил хүнсний бүтээгдэхүүн зүгээр л юу ч биш. Хүмүүс ингээл зүгээр мөнгөөрөө нэг жоохон баг зардлаар ингэж аваад баг овоолж идэг байхгүй. Тэгэл баг эхнээсээ муудаж хаягдтал. Тэгэхээр чи хүнс нь айгүй гоё. Хүмүүс хангалттай хүнс хэрэглээд ирэхэд биеийн томорж ийн, өсөж ийн. Илүү ийм ад жаргалтай болж ийн. За хоол хүнсээ зөв хэрэглээд байхаар чинь бүх ингээд өвчлөлийн одоо шалтгаан багасж ийн. Тэгэхээр ийм л хүнд хэцүү нөхцөлд бол монголчууд бол амьдарч байгаа юм байна гэдгийг харж болох юм аа. За тэгээ миний Facebook пэйж хуудас болон YouTube хуудсыг дагаарай. Тэгээ дараагийн сонирхолтой бичлэгээр уулзъя. Баярлалаа.